Угаасаа жаах шаана уу? Миний хэлэх юм бол тэр. Угаасаа хаах шаана. Ирээдүйд чи гоё миний насн дээр ирээд 30-д гараад ирэхээрээ те олон хүүхдтэй болоод ирэхээрээ дараагийн дүүнрийн ч үе гарч ирж штэ те. Тэр үед дүүнрийнхээ үеийг дээрээс нь бити дэвслээрээ. Тэдрийг бити тэгж атмаандаж дээрээс нь загнаараа. Мэдээж болохгүй юмыг бол хийлнэ. Гэтэ залуучууд бол угс урам зориг хэрэгтэй байгаа. Тийм учраас би та хэд бүгдэн ч хэлмээр байгаа зүйл бол та чадна. Та хэд бол ирээдүй эзэд. Тэгэд яг энэ цаг үедээ юу ажиллаж чинь тэрийг л сур. Тэр бол AI. AI-аар цоор Казахстаны залуучуудаас илүү бол бидний эргэн тойронд байгаа манай өвөр Монгол, Туваа, Бурайд Монгол залуучууд бидрийг хараад тэр ингээд өвөг дээдс нь Монгол байсан хүмүүс бидрийг харж байхад ёо Монголд очиж амьдрах юмсан ямар гоё юм бэ те. Монгол залуучууд үнэхээр чадчих шүү гэж бодох тэр үлгэрч залуучууд нь л эрэгтэй хүмүүс тэгж чадчихж л бид нар дэшээ гарч ирнэ. Тэгжээж бид нар улсаа хөгжүүлнэ. Тэгжээж бидний эмэгтэйчүүд айцгүй нийгэмд амьдрна. Тэгжээж бидний хүүхдүүд тэ гоё инээж чаддаг. Хүссэн хоббигоор амьдардаг. Хүссэн юмаа хөгжүүлдэг тийм гоё орон зай үүснэ. Тийм учраас ирчүүд бид нэр хариуцлагатай байх хэвээр. Тэгээ бидэрт хамгийн том зөхгүй зүйл бол биелмээр guys арх. Өндөр градустай архийг ихээр бит юу. Амсаж болно. Хаяа амстай. Үгүй Чингис хааны хуйлын ч гэсэн байдаг шүү дээ. Сард хэд удаа амс, тэдэн нас хүрээ тэгж амс гэ байгаа шүү дээ. Та өөртөө судлаа үзгүй. Хаяа нэг амсч болно. Хайргаа бол сайн угаараа. Харуул эзгийгээ сайн идэрээ. Цагаан эдэгээ сайн идэрээ. Нэрмэл хаяа хүртэж болж байна. Өндөр градустай архийг бити ихээр угаараа. Тэгээд өөрийнхөө энергийг сэвтүүлчихээр тэг муухай энергитэй газруудаар бити яваарай. Уулзж байгаа хүмүүс чинь гоё энергитэй байх болтугай. Уулзж байгаа хүн болгоны чинь нүдэн дандаа гоё оч үсэрсэн, гэрэлтсэн тийм урам зориг авч болох хүмүүстэй уулзж байгаарай. Яг тэр энерги гэдэг зүйл заавал халдварладаг. Энерги гэдэг зүйл оргоо осноос үүсдэггүй, устж үгүй болдоггүй, дандаа дамжиж явж идэг хүнээс хүнд. Тэмчээр зөв энергитэй, тэр зөв гоё гэрлийг цэцруулсан хүмүүстэй илүү сайн найзалж нөхөрлөөрэй. Тэгээ өөрийнхөө хамтарж байгаа, нөхөрлж байгаа хүнийг сонгохдоо дандаа нүдийг нь шинжиж байгаарай. Гоё нүд нь гэрэлтсэн тийм нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой тийм хүмүүс үргэлж юм дуулгатай шүү. Тэр гоё нүдтэй хүнийг танд сураарай. Тэгээд тийм юу ч хийсэн бэ зүрх сэтгэлээс хийгээсэй л гэж хүсэж байна. Юу ч хийсэн бэ зүрх сэтгэлээс хийгээрэй. Тэгэх юм бол бро ч угаас амжилтанд хүрнэ. Яг тэр чи шантрахгүй юм чи. Чи зогсохгүй юм чи. Чи яаж ялагдах? Яаж чам буулгаж авах? Тэ зүрх сэтгэл чи ингээд хүчтэй байгаад итгэл үнэмшил чи унтрахгүй байх юм бол бро хинч чамаа зогсоож чадахгүй шүү дээ. Яаж чи унсан буцаал босч ирээд ивэл яаж зогсоох юм бэ энэ үнийг? Тэр хамгийн гол зүйл чинь чи итгэл үнэмшлэл алдаж болох байхгүй. Би амжилтанд хүрнэ. Би аав ээж хачиг хариулна, тэ? Би эмээ өвөөгөө бахархуулна. Бид нар амьдралыг бүтээн гээл энэ итгэл үнэмшлийг хаваал энд чинь хинч халдаж чадахгүй бол бро тэгэл дуус game over зав. Тэгэхээр итгэл үнэмшлээ хамгийн сайн хамгаал. Тэрний тулд хүрээллээ сайн шалга. Сөрөг хүмүүс байх вэ? Хор хутгадаг хүмүүс байх вэ? Нүдэн юм муу нэг юм үхмэл нүдтэй хүмүүс байх вэ? Дандаа гоё ич хүчтэй, урам зоригтой, том алсын хараа ярьж идэг, мөрөөдөл ярьж идэг хүмүүстэй дунд хамт байх юм бол амьдрал амар гоё ихгүй. Амьдралыг яаж харахаас л чиний амьдралын чанар шалтгаална шүү дээ. Тэгээд миний ганц хүсдэг зүйл бол 1% club-ыг би тийм л газар байгаас гэж хүсдэг. Бүх залуучууд нь бүгд л гоё нүдэн гэрэлтсэн, ич хүчтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн тийм залуучууд байхад тийм хүмүүс дунд орж ирэхэд хүртэл чижгсэг адилхан л болох байхгүй. Тийм амьдрал байж болдөө шүү. Яг гоё юм хаврын тэнгэрт гоё бороо үнэртээд те яг анхны бороо шиг тийм амьдрал байдаг. Тийм мэдрэмжээр өдөр болгон амьдарч болдог. Чи тийм газрыг, тийм хүрээллийг, тийм майндсетийг, тийм найз нөхдийг олоход тэгэл болоо л гэсэн. Тэгэхээр миний хэлмээр байгаа зүйл бол тэг амьдрал чам тайртай. Өвгдөөс чинь чамайг харж байгаа. Хичээцгээе, хагшаацгаая. 2026 тэ 2026 энэ бол угаасаа тоонуудыг numerology-гаар бодсон ч гэсэн 1 0 1 гэдэг бол манлайллын тоо. Энэ бол үйлдэл төвтэй тоо. 26 онд хүн болгон хөдөлмөрч байх хэвээр бүгдээ залхуу байхаа болцгоё тэ бужигнуулцгаая. Тэг ганц юм. Та хэд ингээ гадаад мадад яваад огшож өдр гигэлцэж үзсэн л үстэй. Маргааш гоё юм болно ихээр нойр хүрдэггүй штэ. Чи яаж ч ядарсан чи 4 цагийн нойртой байсан ч маргааш нь ямар хэрч хүчтэй байдаг вүлээ. Хэрвээ чиний итгэл үнэмшил чинь зөв үйлдэл дээрээ байж чадхал юм бол бро
чи амьдралд амар их хүчтэй амьдарч болдог байхгүй. Хүмүүс надаас ингэ асуу чи яаж байнгын юм урам зоригтой яаж чам руу ингэ хүмүүс дайралахад чам муулаалахад чи ингэ яваал хэдий чи яаж ингэ бро чи миний үйлдэл дээр амьдрал үзэхгүй юу? Миний өнцгөөс амьдралыг хараа үзэхгүй юу? Амьдрал ямар ирч хүчтэй ямар их боломжоор дүүрээ харагдаж байна. Тэг яг ийм үйлдэл дээр байхаар чи унтмаарч санагдахгүй шүү дээ. Why их унтах амьдрал та. Тэ? Орондоо л хөвтөл ногоор no үгүй шүү дээ бро. Тэр зүудлээд байгаа зүйлээ биелүүлмэр шүү дээ. Би бол орой унтах болгондоо баг зүудэлж хоноосоо гэж өөрийгөө боддیں۔ Тэгээ зүудлэх болгондоо би дандаа миний хийж байгаа зүйлтэй холбоотой зүудэлдэг байхгүй. Тэгээ амар урам зориг авч ирдэг. Тэгээ би юу гэж боддог гэж миний өвөг дээдс, миний аав ээж, тэгээ миний аав надад ингэ зүүдээр манай дохио гэж өндөө гэж би боддог байхгүй дандаа. Тэгээд ямар нэгэн хийж байгаа зүйлтэй холбоотой маань зүүдлэгтгэл юм бол би амар их хүчтэй босч ирээл ойлгож байна те. Тэгэхээр тэгээд гой зүүдээ маань чоноороо их хүчтэй байгаарай. Тэгээд дөнгөж амьдрал дөнгөжлийг хэлж штэ. Тэгээд технологийн дэвшил ямар гоё их хүчтэй явж гин, хурцтай хөгжиж гин. Elon Musk хэлж байгааг сонсоход ирээдүйд мөнгө байхгүй болно гэж гин. Хүмүүс баг өхгүй ч юм шиг байна. Энэ бүх технологийн ачаар те жирийн 200 наслах юм шиг байна. Тэгэхээр амьдрал чинь дөнгөж хийж байгаа шүү. Хэрвээ жирийн хүн 200 наслахаар бол би одоо дөнгөж 34-тэй гэдэг чи бро. Тэгээ би одоо бүр бацан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин хийж бүтээх юм дахиад их байгаа. Тэгээ гол нь бүгдээрээ оюун санаагаа бохирдуулчихгүй, зүрх сэтгэлээ бохирдуулчихгүй гоё ирч хүчтэй байцгаая. Тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Тэгээд баяр та. The 1% Club дотор уулзъя.